Сэлэг аймгийн баруун хараа Баянгол сумын одоо энэ сайхан хараа голын энэ сайхан хараацтай энэ баян уул хайрхны бэлд орших энэ гэр кемпт өчтөр найз нь хонсон. Тэгээ өнөөдөр бас дахиад тонохж байгаа. Тэгээд өгнө. Гурван найз маань ирж өгнө хамт гүгээд бас зам хороолцоод найзаагаа дэмжихээр ирсэн. Тэгээд би өнөөдөр гүүхгүй эмчилгээ хийлгээд маргааш бүр ирч хүчтэй гүнгээд тэгээ гурван найзаагаа ямар ч гэсэн бас гүйлгүүл чадаагүй дуучлаа. Бид чи чамаа зүгээр машинтай ингээл зам дээр гүйж явах юм байх барьж аваад хаана явж ийн өнгөрөөч үйдээ гээд нэг хүн гүйжээс харчихгүй өнгөрч үйдээ гээл бодоо 30 км өнгөрсөн шүү. Тэ. Харин хэтрээ явцсан те. Би өчтөр ирээд өглөө ягаал шүн нөтх нь ангинаад болдгоо. Гэхдээ энэ хуучин биш дахиад өөр юм гэмтэл. Тэгээд өглөө нөтх тариа хийлгчээд за өнөөдөртөө нөтх эмчтэйгээ ирсэн чинь өнөөдөртөө амраа. Одоо нэг ачаалж арай дэндээд байна. Нэг өдөр одоо ингээд сайхан сойгоод эмчтэй хэлгээд маргаашаа гэдэг. Гараад хэд хоног явчихв? Гараад 4-5 дахь. Тэгэхэд ч бас амар хол явсан ба шүү дээ. 100 нийт 160 явна гэдэг ч одоо адуу юм уу хаашаа. За сумын эмнэлэг дээр тэгээ сая сум байж авлаа шүү дээ. Харин тэ. Сумын эмнэлэг дээр яг хөө манай сумынхан бас амар гоё хүлээж авсан. Дээрээс нь нөө совлогч нь юу юм бэ? Мафон гүч. Тэгэхээр бүлт юм байна. Юу юм гэж шүү дээ. Учрыг мэдж байгаа. Дээрээс нь дахиад нөө булчин суллаад нөө шар тасмасаар хөөх юм ингээ ээлж өгөөл. Булчиг тайвшруулж өгөөд. Тэгээ шарлаг марлаг хүртэл хийлгээд. Тэгэхээр ч одоо яг энэ олон түмний хүч буюу одоо тэр тус дэмээр бас ингээ цаашаа. Тэгээ би бас боцсон л та бас нэрээ ингээ муухай өөрийгөө харсан чинь муухай хазагнаад яваад байна. Тэгээ бас ядаж нэг гүүхтэй темпэ багсгаад энэ гимтлээ нэг жоохон атайхан болгож байгаа. Зөөлөн гүгөөд явъя гэж бодсон шүү дээ. Ороо сууя л да. Тэг орцгоо нэр. Тэгээ энэ орж машин юм авчихъя. Гэрт найзыг нь бас ингээ юу байсан. Манай энэ кемпи хамт олон. Ийм гоё. Энэ түр барилж байна уу? Хэд хоног өчигдөр энэ ч гэрт яг энэ орон дээр унтчих амар амглаа шүү дээ. Дандаа бид чинь бөөнөр юу гэж байгаа байхгүй. Бөөнөр нь юу яагаад байгаа байхгүй. Том асар бариад тэгээ тэнцэнэ бид нар чи багаараа нийтдээ 9 хүн явж байгаа байхгүй. Чамаач чи ингээд амар зам дээр ядарсан гүйж идэм баа гэсэн чинь өргөө цагаан гэр байв. Бараараа суурьчсэн байх. Суурьчсэн байт юм байна шүү дээ. Байна шүү дээ. Чиста баг шокнд орчих шүү дээ би коорч. Амар гоё. Энэ шин юм байна. Шин байшин. Шин юу кемп юм бэ? ഇത് аюу гоё. Нэх гоё тогтоо ямар гоё сайхан. Тэгээд дээрэс нь энэ маань жоохон сэтрэнгүүт нь юу яачлаа. Яшиг энэ ч 2 он чи. Нэгдүгээр төрүүл гэж шүү дээ. Шин замаа дуусгахын тулд Махаас юм алгаа авшин. Хоор хамт юу гэх юм бэ махаас. Үгүй яараа. Бас таа ирчүүд байгаа шүү дээ. Яг өнөөгөө өсвөлөө явж байгаа. Нэг шин хоол мал дэглэмтэй байх байх л та. Тэгээ би хамаагүй зогсчихгоо. Тэгтээ бас ер нь шуг явж байгаа залуучууд малч. Манай энэ ч зүгээр нөө махны мангас. Манай машаач өглөө цэг бол орлог болгож байгаа хүн байна. Дараа регрессийн бүгд нь аваад. Яг өдрийн цагт бол бид нар хоол хийж амжихгүй байхгүй. Зарим нь очиж кемпчээд майхангаа бариад тэгээ зураг авалтаа хийж явах нөө зураг авалтаа хийж байгаа нөхдөр чинь нэг юм 13 мөрөл идэ яваад байгаа. Тэгэнгүүт харин тэ уурга 13-аар нөхөд байгаа байхгүй шүү. Тэгэнгүүт яг манай зургийн багийнхан чи өөр юм. Яг иймэрхүү юм бол яг гэхдээ ингэ замд болчихтой зургийн багт ч амар хоол болох. Амар хоол болно тий. Маш гоё болохоор. Маш гоё хоол. За ямар ч чамаг гоё хүүхтэй энийг зүгээр. Нэг тийшээ бас хазгаж гүгээд байна гэдэг юм бас нэг засаа. Тэнцвэрийг нь олъё гэдэг. Энэ манай махан дуртай мангас хамт зүс гүйдчих юм уу? бас нэр нь юу лээ? Засаа хям. Засаа хям. Адрах юм. Янзын гоё өмөрч. Яг зургийн багтууд. Энэ бас тий зургийн багт өгч тий. Юуны хөвсгөлийн зэрлэг юу одоо хаг анхын ч бас тижиг гэдэг юм байна. Одоо уулаас л чинь буугаад ирээд бас тариалангийн юм уу идээд
Дасаа тий. Тэнгууд ганц нэг тижээвэр болгоод байгаа юм. Тэрнээс аваад гоё Монгол аргаар гоё бас янзлаа чамааг бас замдаа жоохон өнгөж явбал бас энерги өгөх юм уу гэх. За бүр сүлс асгарам энэ юу лээ? Наач нөө манай мүлждэг юм. Мүлждэг юм. Ястаа. Ястаа. Өдөнд нь ч гэсэн утас шарсан юм байна. Бас өглөө наадах чи амслаа. Мүлжөөл амар юм байна. Ямар ч байсан манай за энэ ч байгаа хүмүүс бас танилцуулъя. Манай 20К клубын тэргүүн инх болд. За одоо бомбартай төслийн одоо зураач, комик зураач Эрдэнэ хоёр манай Эрдэнэтэй. Энэ хоёр маань одоо Эрдэнэтэй найзууд маань байгаа. Махан дуртай мангасын одоо машаа буюу манай 20К клубын бидний юм нөхөрлөлөө сайхан нөхөрлөө явуулдаг. Тэгээ манай 20К ч бол маш олон хүмүүстэй олон сайхан найз нөхөдтэй олон сайхан төрөл бүрийн одоо салбарт ажиллаж байгаа хүмүүс үүтэй. Тэгээд төлөөлөд 3 найз маань бас зөрөө ирсэн. Тэгээд бидний бас нөгөөтхийн аяллыг хоол ундтай сайхан амттнаар дайлж хагаад бас найзуудтай баярлалаа. Тэгээ ямар ч байсан одоо яг энэ олон хүмүүсийн нөө ихтгэл ийм сэтгэл дэвсгэр одоо ингээд бас их юу яах юм аа. Хөл гар ингээд жоох яхаар бас хямах юм аа. Тэ санаа зовоод бас олон хүмүүс ингээд дэмжиж идэг. Нөгөө хөл гар маань бас асуудал болоод байдаг те. Тэгээд яхаа тэгээд ямар ч энийг угаасаа нэг хоног өмжиж бас угаасаа энэ дээр тос мосоо түрхээ сайн өөртөө анхаарал тавьчаад нэмсэн. Зүрхэл яг хэрэггүй 50 жил болоогүй байгаа үстэй. 50 жил бол болоогүй. Зүгээр яг миний зорьсон зорилт болохоор 17 тоххой. 17 хоног 17-нд очно. 12 хоног. Нийт үү? Тийм. Ер нь уг нь бол яг янз бүрийн бэртэл энтерхгүй бол заавал 17 шалтгаан нь юу вэ? Би нөтг анх бүр тэр нөтг 26 оныхоо бүр 1 сард хараад тэгээд ер нь бол яг ингэж нөтг үйл ажиллагаатай давхцуулаад яг үйл ажиллагаа 50 жилийн наадам тэр сайхан болохоос өмнө бас Эрдэнэтэй сайхан таниулж сурчлах юм чинь яг уран цаг нь энэ юм байна. 5-нд гүгээд за контент хийж явах юм чинь би ч одоо мэрэгжлийн тамирчин биш юм чинь те. Жохон 50 хугацаатай аваа те. Судалж үзсэн л те хүн бол өдөрт бол алхахад л 50-60 алхах штэ. Тийм үү? Тэ. Тэгээд ингээд судалж үзээд ер нь бас контент хийж байгаа юм чинь замаараа явж байгаа юм чинь 12 хоног бас 12 жил мэл дотроо тухайн үед тэгж бодсон байхгүй. Тэгэл ингээд орхицсан байгаа. Юу дураар бод. Тэ. Тэрнээс ч нэг амар юу яг тэдэнд дэш нэг юм байна. Тавцгаа матсан юм шүү. 40 тавцгаа матсан юм шүү. Айтгаас жиш нэг 30 гэж. Тэ яг нөө хүмүүс чи эхлээд чи одоо 44 мөрөвтэй байж одоо энэ төр мэр гэл яриа л. Одоо тэгэл гараа гүйцэм чинь баанцтай гүг очих. Тэгэхээр хөл гараа бие боцсон дээрс бай. Жохон тий. Тий би цаг эмчилгээ хийлгээд. Уу яг нөө би нэг ярьслаа өгсөн. Одоо 95 та хүн одоо гүгээд ах чинь. Тэгэхээр ч одоо 40 эдтэй хүн чинь бүр тэр хүний хажууд нэлхаар амтан байх хэвээр. Хөө 95 та хүн чинь 90 жил гүйтсэн байвал яг хөө. Харин тий. Тэгээ одоо юу яцсан байгаа. Ихгүй яг шиг үнэ. Өдөр болж одоо Эрдэнэгийн 50 жил болж байна. Тэгээ Эрдэнэтэй хүмүүс ирэх ирж байна. Хоёр Эрдэнэгийн ороод ирэхээр гоё. Яг үнэ. Манай Эрдэнэтэй найзууд маань ороод ирээ аюу гоё. Ер нь бол ирэхээ ч юм уу гэд дугаартай машинууд бол ирж зогсож байгаа юм бүр. За амжилт хүсье гээл. Тэгээ ер нь бол олон хүмүүс ингээд ус ундаа өгөөд сүүлдээ нөгөөх нь ингээд нөгөө. Чи хаад байгаа юм уу? Гүү. Чи хүү өгж байгаа юм чи аав штэ. Эхлээд мэдхгүй аваадсэн чи нөө өөрөө гүйч чадхаа болоод. Ачаа ихтэй болоод. Дэлгүүр ажиллах. Тэгээ сүүлдээ болохоор нөгөө за баярлалаа би усандаа эмчэнэ хийсэн байгаа өөр гүлгээ зөөж байгаа нэ тэр хэлээд. Тэгээ тайлбарлахгүй бол. Тайлбарлахгүй бол хүн гомдчих штэ. Биш нөө хүний юу чинь хүн амтныг хөрхи яг сэтгэлээрээ ингээд бүр тэр чинь ингэж давж ирээд зогсож байгаа байхгүй. Энийг балимдуулаад бас хүмүүс гоё мэдлэл тэрнээс юм битүүгөөрөө л хэлчмэр юм шүү. Тийм. Хүмүүс харж байгаа шүү мэдгүй шүү. Гой нөт амжилтчин үеийн гарахаар л тэгэл амар урам авч байгаа байхгүй. Юм мэдэхгүйний үед бол тэр чинь чаав чи бол өвчргүүд сангацсан явж шүү. Юм мэдэхгүй хүмүүс маань намайг болохоор ингэж бодож байгаа байхгүй. За 400 км нойр хоолгүй. За хоол ундгүй. Нөгөө ямар ч баг бүрэлдэхүүн гав ганцаараа гэж бодоод байгаа. Тэр чинь манай медиа багийнхан чинь 3 зураглаач, 1 зурагчин, дахиад инженер техникийн ажилтан, жолооч, тэгээд найруулагч, редактор гэд нийтдээ ийм хүмүүс явж байгаа шүү дээ.
Тэгээ энэ өөрөө дахиад контент болж байгаа. Ер нь бол одоо уран бүтээл нэвтрүүлэг кино хийхэд ямар баг бүрэлдэхүүн ажилтгийг ер нь манайхан мэдчихэж байгаа байна. Одоо энэ лайв гэж явж байгаа чи 2 цаана дахиад 3 4 хүн ажиллаж байгаа байхгүй. Тэг яг энэ ч нөө би ч өөрөө урлагийн хүн учраас бас энэ контент нь илүү чухал шүү дээ. Тэгээ энийгээ бас ингээд чанартай сайхан бүтээл тэгээд бас энэ өөрийнхөө яг энэ үнэн түүхээ бас ингээд өвдсөн хавцсан бүхэл юм зовлон жаргалаа ингээд харуулаад явчих гэж бодож байгаа байхгүй. Тэгэхгүй тэрэн дээр нэг тийм одоо уран сайхны юм янз бүрийн тийм ч бас муухай ш тавилттай юм ирэхгүй яг байгаагаар нь л харуулаад би одоо дараад нь яг энэ бол кемп амралтын газар бид нар яг өөрснөө майхангаа бариад ямар хуу ер нь бас явж байгаа лайв дээр харуулъя гэж боддог. Тэгээ угаасаа контент гэсэн орно л доо. Оройд ийм хүүдэн баглах шүү дээ. Ер нь сэрхэн бид нар чинь яг дотроо нөгөөх хоол ингүүт гоё пүнк хичээл бусд үед нь бол тэгээд газ майхан дотроо шууд газанд асаачж байгаа байхгүй. Тэгэл халангуут газ мишоконд орж аваад тэгэл унтчих. Тэр чээ тэр шуурж гин үү энэ хэд хорхирж гин үү амарч мэдэл авах шууд нохорч байгаа чи. За манай юу манай Эрдэнэ хоёр бомбортой хоёр юу яриач гоё Эрдэнтийн гоё дурсамж яриач. Гоё түүх манай Эрдэнэ чинь бас одоо бага насны би ч одоо Эрдэнэтэй одоо яг хүүхэд насаа л одоо гоё дурсамж байдаг. Тэгээд одоо байрны гадаа Эрдэнэ төрлөө. Гүү шүү дээ. Хаан төрсөн. Би Улаанбаатар. Баян зүрх төрсөн шүү дээ. Тэгээд хизээ Эрдэнэ оров. Тэгэл багасаал хэд тэнд бол одоо чинь өмнө шүү дунд гоём төрснөө нэг настай төрсөн. Гэнтэй нэг настай гэдэг чинь тэгэл төрсөн ялгаагүй л дээ. Тийм шүү дээ. Ухаанч ороогүй хөгтөө. Би ч бас энд илэрхүү байгаа юм шүү. Би яг нөө хойд төлөв төрсөн байхгүй. Зэндаха. Яг тэрийг гаргах гэж биш гэдгийг асуух гэдэг. Асуух гэдэг. Нэг удаа уулзсан чинь 40,000 гаргаж ирэх гэдэг шиг. Ер нь манай Эрдэнэ чинь угаасаа тийм л дээ. Одоо талаас ирсэн. Яг төрсөн гэх юм бол ер нь бол бомбортай баргалж. Яг тэр хойд имлэгээс өмнө говьл төрж исэн бэл. Говьл төрж байгаад тэгээд говьл заримдаа нөө тосгон идэр чинь нөө гоё имлэг байхгүй учраас ойрхон нөө сэлэнг шарын гол юу өдрлөө явчтай юм. Явж төрдөг тий. Хот мот суурин газар руу явж төрд юм байна. Тэгчээд буцаж ирдэг гэсэн гэж ярьж байгаа байхгүй. Тэр суурин хийж байгаа. Тэгэхээр Эрдэнэтийн залуучууд гэдэг сургаггүй байх юм. Охтууд нь нэг их гоё алдартай байх юм. Энэ манай Эрдэнэтийн охтуудад их дуртай. Эрдэнэтийн охтууд гэж сонсч байсан Эрдэнэтийн залуучуудыг ерөөдөө сонсч байгаа. За болооч шүү дээ Эрдэнэтийн залуучууд. Тэг ямар хүн гоё ярилт үйлчлэхийнхаа гоё. Жишээ нь Зеленский шүү дээ. Энэ бол одоо Урлаг соёлын гоё одоо юу гэдэг яг нь ер нь бол үйлчлэхийнхаа бахархлаа бидний үед бол нэг юм ярьдаг байсан шүү дээ. Одоо юу болсон бүү мэд. Эрдэнэтийн банд нар хөөрхөн дархны охтод хөөрхөн гэж ярьсан тийм. Угаасаа тийм шүү. Тэгэхээр чи бараг эсэргээр юм шүү. Чи дархны охтод андуураад байгаа юм шүү. Манай үеийнхэн бол Эрдэнэтийн охтууд л ярьдаг байсан. Яг Эрдэнэтийн хотынхны дараа усанд орсон юм уу гэж би ойлгосон тийм. Тийм учраас гэхдээ яг хөөрхөн байх шалтгаан нь миний ойлгосноор нөгөө цус ойртолтыг хамгийн сайн хийсэн аймагуд тахгүй. Тийм болохоор залуучууд нь сэлгэлтийг ойртолт. Тэгээд ер нь бол газрын ер нь шилдэгүүл зөвлөсөн шүү дээ тий. Тэр утгаараа бол Эрдэнэтээс бол нэлээ царайлаг хүмүүс гарсан гэж үзээд байгаа шүү дээ. Бусад аймагуудынхаас. Тийм сүүлийн ялангуяа 50 жилд Эрдэнэтийн царайлаг хүмүүс үлдэрсэн юм шүү. Тийм шүү дээ тий. За тэр хөөрхөн муухай яг нөгөө гол асуулт чинь болохоор хүүхэд насныхаа гоё дурсамжуудыг гэж байна шүү дээ Эрдэнэтийн тий. Тэрнээсээ тэгээ бид чинь одоо Эрдэнэтэд одоо гуруулаад өслөө нөгөө Эрдэнэс урагшаа явахаар чинь нөгөө бүрэн бүсдийн тийш нэг карьерийн нуур гэж үүдэг гэсэн шүү дээ. Бүрэн бүс яг ер нь хотоолоос тийшээ. Хотоол тал руугаа. Загсны юу идэх барьдаг. Тий. Загсны одоо өгөөс хоол. Тий өгөөс хоол идэр барьдаг. За тэр чинь бол одоо миний хувьд бол бага насны одоо хамгийн хол газар тэр байлаа. Одоо чинийхэр бол нөгөө Эрдэнэ рүү гүйж байгаа дайныг юм болдог байлаа. Тэгээд тийшээ очиж гоё загас барьдаг. Тэнд чинь нэг алгана гэдэг нэг жижиг юм загас ихтэй. Тэгээд тэрийг их барьдаг. Эрдэнэтийнхэн бол баг бүгд мэдэх бах. Тийшээ их явдаг. Одоо бодоод чинь 10 хэдэн км 20 км шахав тий. Бас хүүхдүүд бол зайтай шүү дээ. Зайтай тий. Тийшээ явдаг байлаа. Тэгээ замдаа тааралцсан. Одоо тэр үед чинь бохмох болдохгүй. Тэгээд нөгөө модны давирхай. За эсвэл нөгөө байрны дээр харлак. Тэрийг сайхан жажилдаг. Тэрийг одоо замын харыг жажилаад одоо бохмох болгоод. Эрдэнэт яг ийм соёл маш их. Гэвч манайх нөгөө намайг бага ангид байхад юунд байсан. 1.5 байсан. Тэгээ Орос монголуудаараа нийлж ягаад
яг хойдлын уул руугаар хаттай уул руугаа мод руугаа орж жагаад айгүй баг хагасаа бүтэн сайн болгонд тухай чи хагасаанд нэг амардаг байсан бүтэн сайн амардаг байсан. Тэгээд бөөнөр нийлж ингэ зугаалаад тэгээд жинхэнэ шорлог чинь тийм чин бүр бөөнөрөө хийдэг. Байраараа шорлог хийдэг гэсэн. Тэг санаж гэнэ үү? Тэгж явдаг шүү. Хоошоо юу яаж байгаа? Хоошоо өндөрлөгийн дэшээ тэгээд нохоо гэх чинь Эрдэнэт чинь нөгөө Оросууд ихтэй учраас Доберман, Дог, тэ Шотланд авчаар, Немц, Орос авчаар нохооны үйлдвэр бол тэнцээ бол зүгээр комор харагддаг байсан. Оросууд их авчирдаг байсан тий. Тэгээд Оросуудын гоё соёл майл байгаа. Тэгээд Чертак подвол руу яагаад их тоглож байсан? Тэр ингээ онгорхоо өгдөг байсан баг. Тийм бас гоё юм. Усан спортыг сайн хөгжсөн газар тий. Спорт комплекс хоккей л үү? Хоккей бас спорт. Ер нь бол спортыг бол маш олон гавьтууд төрсөн шүү. Зүгээр гавьт Эрдэнэтээс гарсан гавьт гэх юм бол 170 байна. Пүү. За Хөдөлмөрийн Баатар 17 байна. Тэ. 170. Тэ. Тэгэнгүүт тэр чинь спорт тэгэл одоо энэ уурхай чинь ингээл бүх талаас байгаа байхгүй. А одоо тэгээ 50 жил гэдэг нь дахиад олон хүмүүс бас тийм шүү дээ. Ер нь бол ийм олон өөрөө ийм насны хувьд бол 50 гэх чинь бас бид дөрөв юу яасан? Эрдэнэтэд брендеринг аялал Coca-Cola хийсэн шүү дээ тий. Эрдэнэтийн аюул олон байгууллагатай танилцсан. Тэгэл хүүхэд өсөхөд ямар гоё газар байл харж ирсэн. Хүүхэд өсөхөд тий. Миний өсвөр үеийн даяасан хүүхдүүд хөгж өсөхөд бүх өсөөр хангацсан. Том спортын комплексүүд байлаа. Ямар гоё юм бэ харсан. Тэ чиглэлээр авах юм байхгүй. Одоо ч тийм тий. Хүмүүс нэг найрсаг гоё. Тэгээд Эрдэнэтэд нэг тийм юу бас байдаг ш. Тал талаас хүмүүс ирээд өөрсдөө нийлцсэн болохоор ийм ер нь хоорондоо ингээд аягуулсан харилцаа хийгээд идэг. Тэр нөгөө сая бид нар юу очлоо урагшаа очоод ирсэн. Өчигдөрхий ирж байгаа. Тэгэнгүүт нөгөө Шиндүүгээд хот байна. Сичамууч. Тэгээ тэр бас ингээд тал талаас хүмүүс ирээд цуглараад хот байгуулсан юм байна. Тийм болохоор тэд нар чинь ингээд баяр маяр болохоор ингээд хотоосоо гараа авчдаг. Тэгсэн мөртлөө яг ингээд амьдрахаараа амар сайн налгар амьдарч чаддаг гэнэ. Харилцаад би манай тосгоны ийм хуучин заншил машил гэдэг юм айгу багтай. Тэрнтэй адилхан Эрдэнэтийн ингээд зүгээр ажиглаад тахад айгу нийцдэг хүмүүс байдаг байхгүй. Тэгээ Эрдэнэтэд бас гоё анзаарэгддэг зүйл нь хэсгээ сураад Эрдэнэтэд сураад юм ажиллаж байгаад явсан хүмүүс би Эрдэнэтийн ч гэж айгу их ярих тийм юу багаж ярьдаг тийм онцлог харагдаад идэв. Тэгээд зүгээр одоо би бол өөрөө нөгөө солонгос явлаа гэдэг шиг Эрдэнэтээс хотод сурчлаа л та. Тэгээ ингээ эргээгээ харж байхад бол Эрдэнэтээс гарч байгаа залуучууд хэд хэдэн зүйл ажиглаж байна. Тэр нэг нь болохоор маш тийм бүтээлч залуучууд Эрдэнэтээс их гарч байгаа. Манай дараа үеийнхнаас ийм дизайны чиглэлээр үт юм уу, юуны чиглэлээр. Тэгээ хараад хад айгүй бүтээлч залуучуудыг бэлтгэх орчин тэр Эрдэнэтэд бас байна гэж харсан. Тэгэхээр нөгөө чиний хэлээд байгаа тэр Эрдэнэтийн хүүхд өсөх орчин гэдэг. Тэгмээд Эрдэнэт чи яг жижиг юм шиг мөртлөө бас яг бүх юм юм яг л нэг юм тайван тий. Тэгээ одоо ингээ очихлоор Эрдэнэтэд тийм зарим хүмүүс хэлээд байгаа байхгүй. Амралтын очих гэдэг. Тэгээ тайван мэдрэмж айгүй өгч амар тайван. Тий тэр бол яг хүүхд өсөх хамгийн гоё орчин байна. Таатай орчин шүү. Яг 50 байж хатал нөгөө төслөгээ хийдин да. Гөөгөө ингэхгүй тэр би нөгөө эхнэрээ нөгөө дагуулад нэ төслөгээ үзүүлнэ гэдэг. 5 дахь өдөр яг одоо бидний баг байхад бол 5 дахь өдөр 15 цагаас буюу яг 3 цагаас нөгөө төслөгээ явдаг байхгүй. Тэгэл яг ингээл цонх магт ингээл тэгэл тэнцээч ингээл бүр ингээл утаа май болол амар байдаг байхгүй. Ер нь бол ингээд үйлдвэр ажилтныг гаргаж жагаад бүх юм чөлөөлж яваад төсөлдөг байхгүй. Тэгээд очсон чинь отвол дээр гарцсан байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн дэслээ гэдэг чинь бид нар буух уу гэдгсэн чинь зүгээр гэх. Тэгэл би их нэртэй хэлэхгүй. За энэ ч амар буудан зав яста. Тэгэл лаг ингэж үгээл хардаг байхгүй. Нэгсэн чинь пум. Чи орчин үеийн тэр нөгөө дэслэгээ чинь бүр доошогоо ингэж хайгаад бүр амар хүчтэй яхаа болцсон. Тэгээд юу яатсан бэлээ. 7 хоногт 3 төсөл. Харин тийм ээ. Бидний үеч нэг төсөлдөг. 5 дахь өдөр 3 цагаас байсан. Одоо ч бүр 2 3. Өмнөх баха Японы элчин сайд байсан. Хүн монголчууд аялал жуулчлалыг их сонио харах юм аа гэж байгаа байхгүй. Байгаль руу л ерөөсөө явуулах гэдэг гинэ. Тэнгууд жишээ нь нэг аялал жуулчлал байна гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээ тэр ямар аялал жуулчлал вэ гэсэн чинь шууд Улаанбаатар дээр Нисхонс дээр буулгалаа. Оройны Эрдэнэтийн богонд суулгалаа. Богоно аялал хийлгэлээ. Тэслэгээний одоо нөгөө
ихтэй цагтаа тааруулаад тэгээд жуулчтай авчираад уурхаагаа үзүүлж чаад тэслэгээ харууллаа. Буцаагаад богонд нь суулгалаа. Тэндээс нис огцон суугаад буулгалаа. Энэ бол супер аялал гэж байна. Яа тэгэхээр Япон хүнд ингээд уул уурхаа тэр дотроо тэслэгээ хийж байгаа харах боломж айгүй бага. Жишээ нь яг зөвхөн ийм сонирхлын ийм онцлогтой гэхэд жишээ нь Эрдэнэтийн энэ аялал бол дүүрнэ гэж байгаа юм. Жишээ нь тэнгууд одоо тэнд дүрж өссөн ч гэдэг юм уу Монгол хүний хувьд ч юм уу тэр ерөөсөө сонь харагдахгүй юм байна л да. Тэгэхээр жишээ нь Эрдэнэт гэхэд тийм аялал жуулчлал хөгжүүлэх асар нөөц байна гэж байгаа байхгүй. Эрдэнэтийн уурхай үтсэн бид очоод тэрийг хоригоогоор очих гэсэн ч хоригоо клубээр очоод би дээрээс харах чинь юу вэ? Жижигхэн билазнууд. Тэгвэл ирсэн чи юу вэ? Тийшээ одоо хэд дахин ч таваа. 200 тонны амар тий. Тэгээ тэр жишээ нь тэгэхээр тэндээс ингээд харахад бол нөгөө нэг бид нар бол яг байгаа нөөцөө ингээд харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй юм шиг байна. Яг Монголын хэлцээр би Эрдэнэт рүү онгоц ирсэн байхгүй. Онгоцоор хэлчихсэн. Одоо 90-д онд. Тэгээ за оюутан болоод угаасаа галт тэргээр бол чи зам засагтай байсан чи галт тэрэг бол их өгдөг байсан. Тэгээд дараад нь машин автобус гэдэг ингээд бүх тээврээр ихлээр явсан баг. Тэг гүүжил явах. Чи нэг бас ярьж ирсэн. Нөгөө нэг би ингээд гүүх багада гүйдэг байсан. Тэгээ нэг гүүч гээд. Тэг би чамайг ярьж яхаар нөгөө нэг ингэдэг штэ. Хүн санаагаа хэлдэг штэ. Наач бас янз бүрийн биелүүлэг үзэндээ санаа байл да хүн ярьдаг. Би тэгтээ арай ч ингээ гүүч гэж бодог байхгүй. Тэгсэн чинь бүр амар сериусны гүүх юм болоод. Тэг за яг гүүхийнх нь өмнө уулзч чадаагүй. Тэгтээ ингээ гүүчтэй баг тэгээд. Тэгээ яаж чад бид хэд ч яг нэг урд байж таарчлаа тий. Тэгээд тэнд чинь бас бид нар чинь 7 хоноод ирчээ. Мань үн чи яг тэр хооронд яг гүүж байгаа. Тэгээд нэг сошиалаар хааргууд өө энэ алд юм байна. Яг гүүгээд тахтай нэр гүүч юм уу гэх. Бас яг ойрхон юм шиг мөртлөө бас итгэдэг юм байна. Харин тий яг нөгөө хүмүүс гүүнгээ тэнгүүт заал тэгчихэж байгаа. Тийм яг гүйлтэл тий. Тэгээд тэр чинь яг ингээ гараанаас гарангууд биш нэрээ байсан юм үнэн байсан юм уу гэд бас асуугаал явж байгаа юм л да. Бид эдийг яг явж байхад яг тэгж асуугаад байхаар би бас нэлээд худлаа ярьсан байгаа. итгээргүй шүү дээ. Ярьж ихэд гүүхэж байгаа бас гүүмөрөө Эрдэнэтийн 50 жилийн баяр болстой. Гоё гайхамшигтай болох юм байна. Эрдэнэтийн 50 жилийн 7 сарын 24-нд болох юм. Нээлт хаалт нь. За нээлт нь оройн шөнийн нээлт нь бас үргэлжлэн ш тэгж болох юм. Тэгээ өнөөдөр бас ингээд харин би хүмүүстэй дандаа ингэж ер нь суугаад им гэр дотор ярьж байгаа ер нь бол хоор байгаа байхгүй. Ягаад тэгэхээр дандаа хээр гадаа те явж байгаа. Өнөөдөр болохоор яг энэ кемп Баянгол эко амралт гэдэг энэ амралт болохоор захирлын хөөрхөд бүр дэмжээд та амар гэдэг. Үнгүү амар гэдэг. Тэгээ хүний сэтгэл гэж сайхан тэгээд бас ингээд 3 найзтай маань тэгсэн бас сайхан ингээд суулгаад ярих энэ сайхан бас орчныг бүрдүүлээд манай баг хамт олныг бас нэг сайхан амраагаад нуруугийн тэнэлгэж байгаа. Энэ байгууллагын хамт олон гэсэн бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэ энэ бол яг тэр нөгөө чин сэтгэлийн байгаад байгаа байхгүй. Одоо ингээд баг нөгөө камераар бол эндээс гой харагдах Монгол хэлтэй шүү дээ. Ингээд харуулсан марцсан супер шүү. Урлаг шиг харагдаж. Одоо манай камер ингээд цаашаа харагдвал аюу гоё. Ингээд юуны сонхоор агаар үүдээс сайхан байж. агаар Бид нар бас тэгтэр нь амар одоо би ч одоо баг л хажууд нь гүүж юм уу гэж хэдэн метр гүүгээ юу ярина маягийн боцоо чинь их тухлаг хүмүүс чинь нэг тавтаа маягийн юм. Тэгээ энэ гадаач бүр зогсоод тахгүй те. Бүр сайхан гэр тостор орж ирээд. За ямар ч сан ингээд бид хэд бол нөгөө манай зургийн багийнхан чинь хөрхий шууд замдаа л зураг авч явахдаа хоолундаа газ тэнцэнэ хийдэг. Тэгээд энэ найзын энэ бол бас ер нь Эрдэнэт төхүүлчих юм биш үү? Тэгээ дахиж авах гэдэг юм яа. Ер нь гэхдээ яг Эрдэнэт бол орохгүй юм байна. Машаа. Тэ миний хөшим яг орохгүй юм биш үү? арай л дотоод арай л жаа. Хаад гараас нэг зүйл. Маш баярлалаа. Би энийг нөгөөт энэ айгуу гоё юм билээ махтай болохоор. Энийг нөгөөт идэт $100 авчихсан шүү. Эдэггүй. Чи болоод сайн ир гэдэг нь батлагдчихэв. Тэгээ найзуудтай ямар ч ирсэнд баярлалаа. Тэгээд сайхан. Яг гоо би хамт гүйлээ хамт одоо энэ уулзалт тэгээд энэ гоё эргэлт чи Эрдэнэт рүү очих одоо тэр 100 200 км-ийг
хүч өгж байгаа шүү. Маш их баярлалаа. Тэг хамт гүү гэдгсэн те. Өнөөдөр нэрээ найз нь үнэхээр одоо яг гүйж болохгүй байна. Өглөө бол яг хэцүү байсан. Тэгээд нөгөө эмчилгээ хэлгэцэн. Тэгээд битгий гүүгээрээ гээд. Өнөөдөртөө сойгоод амраачих гэж хэлсэн. Тэгээд бас нөгөө эмчнэрийн үгээр уганд орох хэрэгтэй. Тэгээд найз нөхдөд бас зөвлөж чинь. Тэгээд эрүүл мэндээ бодоорой гэд те. Хугацаа уртай байна. Тэ бас аялал болоогүй байна. Тэ жоохон нөөж жоод. Бид чинь бас цэргийн бэлтгэл сургалтандаа самт явж ийсэн. Те. Одоо хамгийн мундаг гүдэг нь л одоо манай мөнх хоёр байсан. Тэгээ одоо Эрдэнэтийнхээ нэрийг гаргаад бас ийм сайхан одоо гүйлтгэд ийм сайхан юм санаачлаад явж байгаад бид одоо найзуудынхын зүгээс маш их баяртай байна. Одоо гаргаж өгөх гээд одоо нээлтийн ажиллагаан дээр нь очих гэсэн боловч бид хэд бөөнөр одоо урд явж таарлаа. Тэгээд одоо хойноос нь ч гэсэн зарей төрөд ирж байгаа. Маш их баярлалаа. Хамт гүүн гэж бодсон боловч өнөөдөр одоо хөлөө түр амраагаад эмчлүүлээд ингэ байж байгаа юм байна. Манай мөнх хоёр маань. Тэгээ олонний их хайр хүндэтгэлийг хүлээс их сайхан аяныг эхлүүлсэн. Бидний хувьд ч гэсэн их таатай байгаа. Баринд орох үед ч бас манайхан байна. Очирно. Тий. Ер нь бол яг манай одоо энэ бидний найзууд бол дандаа нийгэмлөө сайн сайхныг бас уриалдаг. Тэгээ одоо энэ ёс суртахууны аян гээд давлгаа гэдээ явуулж байна. Дээрээс нь дахиад манай энэ хорка гэдэг нөхөрлийн клуб бол дандаа бусдад эерэг хандлагыг бас хүргэе. Тэгвэл энэ зөвхөн Монгол улсдаа ч дэлхийд гэсэн бас Монгол хүмүүс ямар үнцэнтэй, ямар нэрнгүүн бэ гэж тийм үйлдэлүүдийг бас хийж исэн. Одоо Францд болж исэн анхны одоо ковид, тэгэл Туркид болж исэн газар хөдлөлт гэдэг ч гинүү. Тэгэл ер нь маш олон. Тэгээ бид нар ч зөвхөн одоо тэр нийгэмлүү чиглэлээс гадна одоо энэ ховордож байгаа амт мазаалаа. Тэгэл дахь гэл одоо иймэрхүү бүх чиглэл рүү бас ингээд нийгмээ бас сайн сайхнаар уриалж явдаг. Одоо ёс суртахууны давлгаа гэдэг. Ёс суртахууны давлгаа гэдэг ингээд явж байгаа. Тэгээд энэ найзуудаараа тэгсэн бас бахархдаг. Тэгээд бид бол бас зүгээр суудгүй. Яг нийгэмдээ сайхан үлгэр жишээ харуулад нийгмийнхаа бас сайн сайхан зүйлийг манлайлж давлгаалж явах юмсан гэдэг энэ хүсэл эрмэлзлийн дагуу бас явдаг. Тэрний ч дагуу бас найз нь тэгсэн бас энэ төсөл маань бас агаар нэг. Тэгээ найз нөхдөйхөө бас урам олон төвний бас юм сэтгэлийн дэмээр ямар ч гэсэн зорьсон зорилготой бол очноо. За хэвээ наач хэвээ гоё том амлалт шүү. Чи чаднаа. Угсаа заавал хүрнэ шүү дээ. Тэ заавал хүрдэг. Одоо нөт мөлхөж чуулдаг гэдэг шиг тийм шүү. Хаах дээр яахгүйгээр хүчлэхгүйгээр тий. Уу яг ер нь бол хэд хоног сунсан чи хавд тий. Эрдэнэтэндээ хүлээж байгаа юм чи тийм үстэй. Тийм ээ. Тэгээ яг ямар ч замаа сайхан тулаад 5 контентоо хийгээд тэгээ хүмүүстэй бас сайн сайхныг хүрээлээд ямар ч гэсэн энэ төсөл бол ингээл нэг л одоо арга хэмжээ шүү дээ. Ер нь бол хүн одоо нэг юмараа ингээд сайхныг биш насан туршдаа ингээд сайхныг үлрэхлэх хэрэгтэй байхгүй. Нэг юм энэ бол өнөөдөр бол хог хийж болохгүй. Маргааш хаях ёстой биш те. Байнга тэрийг хөвшил болох, дадал болох тал дээр илүү дахиад үр дүн харах. Гэтэ би үр дүнийг бол яг өнөөдөр маргааш гэхгүй те. Нэг хүүхдэд гоё юм урам зориг болчвол одоо манай хангалттай үр дүн гаргаж хүмүүс би зүгээр цаа нэг ирэхээс өөр сошиал харлаа. Яагаад гүйж байгаа 50 жил яасан Эрдэнэт яасан гэд нөө босгоог шаазгаа хансах гэдэг шиг ингээд чи зүгээр гүйж болно те. Тэгтээ гүүхтэй бас ингээд айгүй олон зүйлийг ингээд дагуулад гүйчихэж байгаа байхгүй. Найз нөхдөө дагуулад сэдвийг бас хүмүүст хүргээд те. Тэгээд ингээд Эрдэнэтийн 50 жил яваа болгож байгаа хүртэл энэгээр ингээд дамжуулах хүмүүс мэдчих байхгүй. Тэгэхээр энэ айл ч утгаас нь ингээд хараад үтсэн нэг хувь хүний асуудал юм шиг мөртлөө одоо жишээ нь 50 жилийнхаа хийж байгаа Эрдэнэтийнхэнтэй бол маш гоё бэлэг барьж байгаа гэж би харж байгаа байхгүй. Яг Эрдэнэтэд төрсөн Эрдэнэтих гэдэгтэй ч биш. Ерэн зүгээр нэг зүйлийг хийхэд л гүүхэд л нийгэмд ингэж нөлөөлж болд юм байна гэдэг үлгэр жишээ болж байгаа шүү. Тий. Тэгэхээр тэр утгаараа зарим нэг хүмүүс бүр ингээд яагаагүй таа гэдгийг бүр ойлгохгүй ч магадгүй. Зүгээр л нэг үйлдэл хийхдээ бусдыгаа ингээд уриалаад юм хүртээмжтэй байж болдог. Олон зүйлийг нэг зүйлээр дамжуулаад хэлж болдог те. Бүх амьдралыг нэг үгээр хэлэхэд бас хэцүү шттэ те. Тэр шиг нэг гүйлт маш их зүйлийг ингээд хэлж байгаа юм байна гэж харж байна. Тийм тэр утгаараа бити их санаа зов олон нийт бол ер нь их дэмжиж байгаа харагдчихжээ. За Эрдэнэтийн 50 жилийн гой болох юм байна. Гой болно гой. Найз нь бол юу яаж байгаа шүү. Энэ сошиал мошл төрөөс орохгүй байх. Манай одоо баг бүрэлдэхүүн манай ихнэр манай одоо продюсер эдгээр сошиалор л ер нь бид одоо нь бас юм шар мэдээ эдгээр ер нь бас одоо дургуй ч юм уу одоо нэг. Үгүй хямраахын нэмэр.
Тийм үү. Харин Тэгээд замаа урдах замаа бодоод бие бодоод тэгээ сайхан контентоо хийгээл тэгэл зөв. Тэгээд энийгээ сайхан хийгээл сайхан идэл та. За. Найзуудаа баярлаа. За найзуудаа гаргаж игээд бас юунд Зорьсон чухал ажилтаа яваа. Одоо нэг өвлийн үгээ буцдаг шиг л. За ингээд. Баярлаа миний. Амжилт хүсье. Яг баруун талын хөл юм биш үү? Нөт энэ юу мөн дээр бас амар мэдгдсэн байлээ. Тэгээ хүмүүс бас яасан гэдэг. Тийм байлээ. Анзаарчихсан гэдэг. Эндээс гарч ирж ясныг бодоход ингээ жоохон амраахад хамаагүй өөр болж байгаа байхгүй тий. Нэг өдөр амраачвал тэгэл маргааш гараа гүөхт бол гоё. Тэгээ сайхан симбиг л явчих шүү дээ. За энэс нь холдоод явах одоо эндээ. Анх нөгөө гүйж эхэлж ирснээр бодвол миний нэз чинь нөгөө юу ятсан байна. Айгүй юм юу байсан шүү дээ. Миралаг цолцгонсон байсан. Айгүй хатуу болцсон байна. Шуугдаад. Нүдээр шалгалаа гэдэг. Тий, нүдээр шалгалаа. Нүднээс гарч. Нүдээс бүр шуугдсан байна миний нэз. Чи тэгээ тэр бас ингэдэг гэж шүү дээ. Гүүхээр зогсоод ярилцаад тахаар ингээ болчих хөрөөд харин наач харин тий. Тэр чи тэр ритмээ ингээд сайн бариад тэгээ тэр хүмүүс чинь чамтаа угаасаа машинаар зурж байгаа, дагаа явж байгаа тий. Тэгээ ингээ өөрийнхөө имлэг алдахгүй л гөхсөж байгаа байхгүй. Тэрийг айгуу сайн бариад заяа. Тэр гам барина гэдэг чинь. Мэдлсэн хүн бүхэндээ зогсоод авахгүй. Үгөөдөө тий. Өгсөн юм аа бүгдийг аваад ээж болохгүй. Авдгүй маа баярлаа гэж хэлэхэд чинь тэр гомдоол байв гэж тий. Бус авсангүйгээл гуйлаад явахаа бол гэж тий. Чи ойлгож шүү. Бас хүн аантай гомдооч үү. Хүнээс сэтгэл чинь бас. Манай нөөгийн ийм гоё сэтгэлтэй байхгүй. Бүх юм ингээд нэг юм ингээ гоё ойлгоод ингэч гээд. Манай бол гүйжсэн бол баг муу гарах юм биш үү? Үхэж ах чиг. Гүйж ах чинь нөө. Чи битгий юм өгөөд наад чи амар хүнд байгаас тэгээд. Загинж магнад. Окей. За тэгээд найзууд маань сайн яваад зорж ирсэн маш их баярлалаа. Талархч байна. Тэ. Ер нь ингээд олон зүйл талархж байна. Яг энийг бас нэр энэ лайв явж байгаа тэр бас хэлчихье гэж бодож. Энэ байгаль их дэлхий, уул ус дээрээс нь хүмүүсийн сайхан сэтгэл одоо итгэл өгж байгаа энэ сайхан хайр инэрлийг бас одоо маш их талархж байгаа. Тэгэхээр одоо өшөө илүү бас хичээж одоо ямар ч хэсэн зорилгоо биелүүлнэ. Ингээ гүйж яхад юм бодогдно эз. Шот ай өгөрөө. Юу бодогдож байна за. Юу бодогдсон бэ? Томнийхөө. Тэр нутгаан зэрэг гүүхтэй Google мөр шиг дараа. За. Жоохон цаг байсан бол тэгээд эндээ баг хоноод явмаар л. Хоноод яваа тий. Агаарт аюу гоё байгаа. За баяртай. За баяртай. Энийг өөр ингээд дараад нь ирж байхдаа энэ амралтаар гоё амраарай. Тийм байна. Тий. Энэ шаахан гоё энэ хараац нь гоё байгаа даа. Тийм байна. Харуулц бол тасархай сайхан газар. Агаар бол янз юм байна. Тий. Микрофон авъя. Шууд микрофон тавих чинь. Оо тийм. Манай сэтгэл хөдлөлөө шууд гараад. За. Дотор нь микрофон туулчлаа гэдэг. Энэ нөгөө юу? Өнгөд амах гэж ойлгосон гэдэргээд. Соронзон. Тийм. За бака баярлалаа. За та хэдтэй баярлалаа юм. Оо машинаар бас ойр зүйл юм байна. Юу вэ? Бас юу вэ? Засаа юу? Атаас эргэж ирж амжаагүй байж нөгөө гүг орчод бас хэцүү шүү дээ. Вэ хүмүүс ингээд яг уу очид агенси бас 20 кулиг очид агенси яаж явж шүү дээ. Тэднийхээ Баян Монгол гээд даацтай. Манай залуу юу нэ дашилс үү лаацтай махнууд, лаацтай тавцны шүлнүүд. Оо шууд лаацтай халаагаа идчих. Яа. Тий. Хадаа хэлдэг байгаа. За манай хамт болоо. Бид нар дандаа одоо 9 ирчүүл явж штэ. Тий. Тэгээ сайхан. Бөөнөрөө ч яах хоолоо. Дархлаа шүлгээд байна штэ. Зүгээр 5 цусны сайхан шүл байгаа заяа. За. Тэгээд энэ лаацтай. Хоп. За. Янзи халаагаа идчих. Оо энэ бүр амар юм байна. Наа чи айгүй амар. Хооронд хийж амжихгүй байсан. Амжихгүй байгаа. Тэгээ даан ичүүд болохоор ямар энэ манай өдөр яваалах юм. За ямар хоолыг өгсөн чи манай ах ирээд хоол хийж өгсөн чинь бөөн баярлаж. Наа чи үгээр янз дархлаа шүлгээд. Чиг хөлс гарна. Манай очид агенсийнхний хийж байгаа. Баярлалаа. Манай 20 клубийн үгээр хэмжээнд л дэмждэг юм. Тийм шүү дээ. Дандаа хамтарч ажилладаг тий.
Гоё байна. Баян Монгол гэж. Баян Монгол. Би одоо нөгөө хүмүүс ирэхээр бас санаа зовоод. Юу санаа зов. Үгүй санаа зовлгүй. Сайн байгаад хүлчинд гүгээл тэгэл сайхан орчуул одоо бид нар баярлна. Өөр хүсэх юм алга. За. За болж гин. Окей. Болсон. За. За амт. Баярлаа. Байхгүй. Өөр за. Болгоомжтой зөөлөө яваарай. Окей. Манай энэ бас сайн нөгөө хятадлуу явсан бас тэр ажлынхаа хүрээнд бас элчинтэй уулзна гэсэн тий. Цацал мацал байхгүй мó. Сэтгэлийн зацал, сэтгэлийн. Сүү цацал мацал. Тий. Сэтгэлийн зацал. За аяа таваараа тэгээд нэг хурд мэлтэй. Окей. За. Гоё. За ингэж нөө хүмүүс маань ингээ заавал ажил болгож битээ иргээрээ. Би ч бүр ингэ санаа зовоод. Тэгээ ирээд харч одоо бас нөгөөт яг үндсэн ажлууд маань бас алдагдаад байгаад байна. Тэгт. Яг ирүүлчихэд ажил олоод байна гэдэг шиг. За. Энэ харин гоё юу ажил те. За хөлөөс